Сайн байцгаана уу? За API стандартаар хэрхэн эрдэмчлэгээний өгүүлэлийн ном зүй ишлэлийг хийх вэ гэдэг дээр бяцхан зөвлөгөө, видео зөвлөгөө хүргэж байна. За API гэдэг үгийн товчлол бол Америкийн сэтгэл зүйн нийгэмдгээс гаргасан юм бичвэрийн стандарт байдаг. За энэ бичвэрийн стандартыг бол олон улсын ерөнхийдөө шинжлэх ухааны өгүүллүүд, эрдэмчлэгээний өгүүллүүд, төрлөөрийн хурлууд тавьдаг, илтгэлүүд тавьдаг юм бичвэрийн стандартуудын нэг гэж хэлж болно. За API-гаас Чикаго стандарт гэдэг бас байдаг. За энэ хамгийн их түгээмэл хэрэглэгддэг нь бол API бичвэрийн стандарт байна. За энийг ашиглаад бид бүхэн эрдэмчлэгээний өгүүллийн эслэл болон номзог хэрхэн хялбархнаар Word програмаар хийх вэ? За манай багш нарт бол яг номзог хийгдэл дээр бас туршлагууддаг энэ талууд бий. За ингээд би тодорхой хэмжээнд зүгээр интернетээс ийм текст тасаж аваад энэ дээр copy paste хийгээ болгоцсон. За энэ дээр жишээ аваад явчих. За ингээд Word програмынхаа reference руу ороод insert citation гэнэ. За эндээс add new source гэдэг сонголтыг хийн. За ингээд бичвэрийн төрлийг их усүрийн төрлийг дурдах хэвээр ном юм уу, эрдэмчлэгээний өгүүлэл юм уу, кино юм уу те, зүгээр спорт юм уу те, эсвэл бол зүгээр эрдэмчлэгээний хурлын эмхтгэл юм уу, ямар төрлийн их сурвалж юм бэ гэдгийг сонгоно. За эндээс ном гэж сонгочих. За би энэ дээр жишээлбэл Даваагийн Батболд багшийн номыг оруулж те. Тэгээ Батболд. За номын гарчиг багшлахад учир бий. За тэгэнгүүт 2017 онд хэвлэгдсэн. ER гэдэг дээр оныг оруулах нь. За аль хотод хэвлэгдсэнийг энэ дээр оруулна. За Улаанбаатар тий. За publisher дээр нь хэвсэн компани нэрийг оруулж өгөх ёстой. За Соёмб Printing. За ингээд ерөнхийдөө бид нар номныхоо ишлэл авч байгаа их сурвалжаа ингээд оруулаад өгч окей гэдээ оруулаад өгчий. За тэгэнгүүт яг энэ хэсэг дээр бол бид нар багшлагад учир бий гэдэг Батболд багшийн номны оршил хэсгийн иш татсан энэ гэсэн үг байна. Багшлах нь энгийн хэлбэр зүйл гэж юу. Цэежл тогтоох үйл даван болсон мэдээлэл дамжуулдаг технологийн уламжлалт багшлагын үр дүнд. За энэ урд дунд очсон байх юм. Үр дүнд боловсрсон хүмүүсийн төсөөл ийм байж мэдэх юм аа. За тэгвэл энэ дээр бас бид нэг зүйлийг нэмэлтээр оруулах бас боломжтой. Хэддүгээр хуудас гэдгийг зааж өгөх юм. За жишээлбэл 3 дугаар хуудас тийм. За ангингууд ишлэл маань ороод ирж байна. За 2017 оны хуудас 3. За энэний номны нэр нь яагаад харагдахгүй байна гэхээр номны нэр их сурвалжийнх нь дэлгэнгүй мэдээлэл бол ном зүй хэсэгт орж ирдэг гэсэн. За би дахиад нэг ном оруулж үзье. За ингээд доошоо гүйлгэж байгаа. За энэ хэсэг бол түрүүн юу яатсан бэ шүү. Энийг устгах байсан байна. За энийг яах вэ? Сүлд нь хэдүүлээ дахиад өөр юм оруулаад ирэх болно тийм ээ. За доктор Галбаатарын уран зохиолын энийг копидод авчиж хэдүүлээ тийм ээ. За ийм номоос жишээлбэл ишлэл авлаа гэж бодъё л да энэ хэсгийн ардталт. За энийг бүр арилгаж жагаад оруулчих. Ишлэл нь бол ингэж гарч ирэх ёстой юм. За уран зохиолын. За мөн insert station руу орлоо. Өмнөх оруулсан ном маань ингээ хадгалагдсан байдаг. За add new source дээр дарлаа. Title дээр нь номных нь нэрийг оруулчих. За Д Галбаатар гэж байна те зохиогч нь. За энэ ном 2000 хэд онд хэвлэгдсэн бэ? За зүгээр зохиогод оруулчих те. За 2008 онд хэвлэгдсэн. За Токио гэж ахшгүйсэн те. Токиод хэвлэгдсэн. За Сайтама Publishing гэх сайхан мэддэг юмараа явчээ. Сайтама Printing гэдэг газар хэвлэгдсэн гэ те. Ингээл тууч та. За гэхдээ мэдээж та бүхэн бол ингээд юмыг зохиож оруулж болохгүй. Яг их сурвалж жаа болвол хэдүүлээ юугаар дурдах хэвээр те. Бодит их сурвалжийг үнэн зөвөөр дурдах хэвээр гэдгийг ойлгож байгаа. За ингээд доктарч. Тэгэнгүүт энэ ардталт нь Д Галбаатар 2008 гэд ороод ирж байна.
За ингээд гих мэтлэнгээр бид нар одоо эрдэм ширхээний өгүүл бичгтээ хичнээн ч одоо зүйлийг ашиглаж болно. За дахиад хэдүүлээ нэг зүгээр юу оруулаад үзье те. Одоо зүгээр одоо сэтгүүлийн нэг өгүүлэл байлаа гэж бодъё л да. Журнал артикл. За бид нар бол жишээлбэл боловсрол судлал гэдэг одоо сэтгүүлийг зөндөө бас багш нар маань уншдаг баг тийм үү. За тэгээд мэдээж тухайн өгүүллийг бичсэн хүний нэр байж болно. За жишээлбэл би одоо ингээд өөрийнхөө нэрийг биччихье л да. Тийм ээ. За тэгэнгүүт нь хичээлийн хуваар зохиох аргачлалч гэдэг юм уу. За өөрийнхөө ерөнхийдөө хийдэг юмнуудаа л энэ дээр ингээд зохиогоо биччихье. Ерөөлөөр болох ч юм билүү те. За боловсрол судлал сэтгүүлийн нэр энэ дээр бичигдэнэ. За 2021 оны боловсрол судлал гэвэл за хэддүгээр хуудсан дээр за жишээлбэл 40-оос 43 дугаар хуудсан дээр ингээд хэвлэгдсэн гэх юм бол огт арч тийм ээ. За тэгэд яг миний одоо тэр 2021 оны боловсрол судлал сэтгүүлийн хэсгээс одоо ишлэл татсан бол энэ хэсэгт ингээд оруулчихна гэсэн. За одоо ингээд гих мэтлэнгээр одоо яг ишлэл татсан өгүүлбэр болгоныхаа одоо хэсэг болгоныхаа ардтал эднийг оруулаад за энийг бас дэлгэрэнгүй оруулахын тулд хэдүүлээ нөгөө 40-43 байлуу тий. Хуудас одоо энэ хуудаснууд гэж ингэж товчилж байгаа юм шүү. Түүнээс алдаатай бичсэн үг биш шүү. Ганцхан хуудсан дээр байсан бол хуудасгээ гараад ирд юм байлээ. Яг олон хуудсан дээр байгаа бол хуудаснууд гэдэг энэ товчилсан автоматар цаанаас ингэ товчилж байгаа шүү. За одоо энийг хэдүүлээ шууд ихтгэл маань бэлэн боллоо. За одоо ном зүй хамгийн сүүлд хийгддэг. Тэгэнгүүт одоо ном зүй дээр манайх их алддаг, дээр доор нь оруулдаг, дарааллыг алдуулдаг те. За энэ дээр бол тийм тохиолдол байхгүй ерөөсөө юугаар ороод байна. Одоо яг стандарт ямар байх ёстой гэдэг дарааллаараа автоматар чагсаагаад. За ингээд ийм гурван төрлийн сонголтоос библиографи буюу ном зүй гэсэн хэсгийг сонгоё. За тэгэнгүүт одоо энд ороод ирж байна те. За энийг хэдүүлээ зүгээр юу ач солиод монголоор бичдэг библиографи гэдэг нь. За энэ дээрс жишээл Times New романаа сонгоод за харамгтай байдаг ч юм уу. За тэгэнгүүт одоо энэ үсгийн дарааллаар явж байна. За нөгөө монгол хүний овог төрүүлж урдаа тавигддаг учраас нь Б гэдэг дарааллаар яваад байна. За ингээд ном зүй маань ингээд бэлэн болчих. Хэвлэхэд бол. За түрүүний нөгөө энэ дээр харагдчихсан шүү дээ. Батул багш 2017 оны ямар ном мэддэггүйсэн бол одоо энэ дээр ингээд гараад ирж байгаа ч тий. Тэгээ Батул 2017 багшлахад очроо би гэдэг ийм номны 3 дугаар хуудсанд байсан зүйлийг бол иш татаж оруулсан гэсэн юм зүйл байна. За ингээд ном зүйг бол APA стандартын дагуу маш хэлбэрхнаар Word програм дээр хийж болох нэ. За дараагийн удаа APA стандартыг бичвэрийн стандартыг иж бүрнээр нь хэрхэн Word програм дээр оруулах талаар за нэг нэлээд дэлгэрэнгүй нэг 10-15 минут орчмын бичлэгээр хийж хүргэе гэж бодож байна. За ингээд та бүхэнд амжилт хүсье.